Би болохоор 8 дугаар ангидаа манай анги Монгол анхнаас хадгаламжийн тухай сургалт аваад ангидаа одоо мөнгө хураа хадгаламжийн зэвтэй болоод тэр зэвтээ сардаа 1-2 удаа сарын эхэнд болон сарын сүүлд гээд 2 удаа хоримтлаа игээд 9 дугаар ангийнхаа хонхны баяраараа тэр хоримтлаа одоо ингээд гаргаж ирэх нээх задлах 9 дугаар ангийн хонхны баяртаа ашиглах зорилготойгоор хадгаламжаа задлахад манай ангиас хамгийн одоо ихэнд хамгийн их мөнгө цуглуулж чадсан хүүхэд нь хамгийн дээдлээ нэг 850 мянган төгрөг цуглуулсан. Хамгийн бага одоо мөнгө цуглуулсан хүүхэд нь болохоор одоо нэг 1200 ч юм уу нэг тиймэрхүү төгрөг цуглуулсан. Тийм байна. Одоо үе тэнгийн хүүхэд залуус үе тэнгийн хүүхдүүд маань ингээ бүгдээрээ хадгаламжтай болоосоо гэж уриалж байна. Би 3 сард нэг зургийн тэмцээн болгоод тэрэн дээр байр эзлээд тэгээд хадгаламжтай болж ирсэн. Ер нь байнга мөнгө хийж байгаа. Одоо хүүхдийн 100 муугаа бүгдийг нь хийж байгаа. Аав ээжтэй тас болохын тулд хадгаламжиндаа мөнгө ихийг хадгалдаг. За манай банк маань бол жил бүр хоримтлаа Монгол аянаараа дамжуулаад хоримтлуулгын ашиг шимэн юу вэ? Ирээдүйдээ та бүхэн маань яаж бэлтгэх вэ гэдэг энэ дадал соёлыг хүргэхээр хичээж ажилладаг байгаа. За мөн энэ зорилгынхоо хүрээнд дэлхийн хоримтлын өдөрлөгтөө болвол Монгол банктайгаа бусад бүх харилцааны банкудтайгаа хамтраад энэ өдөрлгүүдэд үргэлж хамгийн идэвхтэйгээр оролцдогтой үргэлж баяртай байдаг үлээ. Ирээдүйн хооч үе хүүхдүүд та бүхэн маань хоримтлуулгын ач тусыг мэдээд мөн олж байгаа орлогоо зөв зарцуулахыг одооноос ойлгоод том болсон хойноо дандаа хариуцлагатай зарцуулж чаддаг, санхүүгээ удирдах чаддаг ийм иргэд болоод Монгол улсын маань ирээдүйн маань улам хөгжнө гэж бодож ахигч нар нь зориулж ажилладаг байгаа шүү. Банкны хүрээнд энэ арга хэмжээнд бол хараа зэрэг нийтдээ 14 сургууль дээр бол арга хэмжээнд бол хамруулж оролцуулсан. За тэгээ энд болохоор зэрэг хүүхдүүдээ санхүүгийн боловсролыг зөвшөөрөх, хоримтлаар дадлуулах, хөвшүүлэх гэдэг байдлаар ирээдүйн болсон сурагч хүүхдүүдэд бол төлөв анхаарал хандуулж оролцсон. 2017 онд одоо Монгол улсад анх удаа дэлхийн хоримтлын өдрийг зохион байгуулахад нээлттэй үйл ажиллагааг манай Орхон аймагт хийжсэн. Түүнээс хойш одоо бараг нээлт болон хаалтын нэгдсэн том арга хэмжээ манай Орхон аймагт одоо зохион байгуулагдсанараа онцлогтой. Монгол банк болон арилжааны 8 банк хамтран мөн зарим нэг төрийн бус байгууллага, хувийн хвшлийн байгууллагатай хамтраад иргэдэд одоо санхүүгийн мэдлэг олох зорилгын хүрээнд хүүхэд багчуудад хадгаламж хоримтлын ач холбогдлыг ойлголт өгөх олон одоо ажлуудыг төлөвлөн зохион байгууллаа. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн хадгаламжийн нийт үлдэгдэл одоо 547.3 тэрбум төгрөг төгссөн байна. Энэ нь одоо өмнөх оны мөн үнэтэй харьцуулахад 51.5 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй. За ер нь тодруулж хэлэхэд манай Орхон аймгийн банкуудын хадгаламжийн үлдэгдэл улсын хэмжээнд бүх орон нутагт тэргүүлж нэгдүгээрт одоо чагсдаг ийм онцлогтой байгаа. Эндээс харахад бол манай эрдэмтчүүд хоримтлыг үүсгээд одоо батцсан зөв дадалтай аймгийнхан гэдэг нь энэ том үзүүлэлтээр харагдаж байгаамаа. Хаанаас хэлсэн